За эргэтэн эдис шилжүүлэн суулгах тухай энэ чухал хуулийн төслийг бас санаачилсан. За мөн одоо ажлын хэсгийнхэндээ бас талархал илэрхийлээ. Энэ бол хүний амь нас аврах маш буянтай хууль. За надад маш тодорхой нэг асуулт хууль санаачлагч болон ажлын хэсгээс асууя. 11-р зүйл донор болохоо илэрхийлэх талаар. Энэ донор болохоо илэрхийлэх талаар энэ өөрөө эдийн засгийн шинжилгээ ухаан. За тэр дундаа зан төлөвийн эдийн засаг дээр айгүй тод гарч ирдэг жишээ л дээ. Маш олон оронд нийт иргэдийн дийлэнх нь донор болох хүсэлтэй боловч буцаад яг шаардлагатай болохоор донор хангалттай байдгүй маш олон жишээ дэлхийд даяар байдаг те. Тэгэхээр энэ дээр хоёр төрлийн одоо шийдлүүд байдаг штэ. Opt in, opt out те. За ялангуяа opt out буюу анхны сонголтод бүгдээрээ донор байжгаад донор биш болох юм бол өөрийн биеэр одоо Mongolia дээр ч юм уу бүртгүүлээд донороос гарах хүсэлтэй гаргадаг. За энэний одоо сонгодог жишээлбэл одоо Испани байна, Австри байна, Герман байна. Энэ одоо эдийн засгийн одоо хамгийн сүүлд гарч ирсэн одоо зан төлөвийн эдийн засаг дээр маш амархан одоо евро аргаар одоо еврох гэдэг юм да наж буюу еврох гэдэг аргаар одоо дефолт буюу хамгийн анхны тэр тохиолдлыг нь анхны тэр сонголтыг нь бүгдээрээ донор болох гэж өгөөд донороос гарах сонголтоо өөрөө Монголигаар дамжуулаад хийх энэ шийдлийг одоо хэрэгжүүлсэн орн бол донорын хүртээмж хамаагүй илүү байдаг ийм тохиолдлууд байгаа юм л да. Тэгэхээр энэ талаар бас энэ тухайн хуулийг бичиж байхдаа хууль санаачлагч бас Монгол улсын хэмжээнд энийг хэрэгжүүлэх нь бас үр дүнтэй болох байсан биш үү гэдэг би асуултыг л асуумаар юм л да. Одоо байгаа орж ирсэн хувилбараар бол opt in буюу эсвэл бүгд донороор болъё гэх юм бол өөрөө хүсэлтэд гаргаад Mongolia дээр орж ингээд. Тэгэхээр ер нь хүмүүс бүгдээрээ донор болоход татгалздаггүй мөртлөө гэхдээ тэр Mongolia руу ороод тэгээ бүртгүүлдэг хүмүүс нь ер нь явж олон улсын жишгийг харахаар маш ховор болж таардаг те. Эсвэл бүр том компанид ажиллал хийхгүй бол энэ систем өөрөө хангалттай ажиллаж өгдөг те. Тэгэхээр энэ тал дээр бас бодлого энэ хууль боловсруулж байхдаа бас бусад орны жишээ хэрхэн авч үзэж те энэ шийдлийг гаргасан болоо гэдгийг асууя. Дараа хууль санаачлагчаас болон ажлын хэсгээс. За хууль санаачлагч хариулахгүй л да одоо ажлын хэсэг хариулах ёстой анхны хэлэлцүүл явж байгаа учраас ажлын хэсгийн ахлагч Баяр Магнан Баярбаатар хариулъя. Дэгэн тэмдэгтэй. За тийм дэг байхгүй. Батайрын дэлгшүүний асуултанд хариулъя. Бас чухал асуудал хөндлөө. Өнөөдөр бас энэ opt in, opt out гэдэг хоёр үндсэн арга хэрэгсэл бол дэлхийн жишгт хэрэгжээд явж байгаа. Тэгээд тухайн улсын зан заншил, соёл, за хүний эрх, ёс зүй гэдэг олон зүйлүүдийг харгалзаж одоо хууль санаачлагч бас хуулийн төсөл боловсруулах үедээ одоо болдог бол нэрээ үнэхээр энэ opt out-аар нь явах юмсан гэсэн юм хүсэл эрмэлзэл бол байсан. Тэгвэл өнөөдөр Монгол улс бол хүний эрхийг дээдэлдэг улс. Иргэдийн одоо зан заншил, шашин шүтлгийн асуудлыг бас бид нар өндөр түвшинд авч үзэж бид нар opt in гэдэг зарчмыг нь бол хуулиндаа тусгаж өгсөн. За өнөөдөр амьд цэрүүндээ хинч байсан гэсэн өнөөдөр донор болох хүсэлтэй Mongolia-гаар орж илэрхийлж үнэлэх авах хэвээр авах боломжтой. За одоогоор 6500 орчим иргэн бол донор болох хүсэлтэй илэрхийлсэн үнэлэх авсан гэсэн үг. За энэнийг бол хуулиар одоо бид нар бас нээлттэй зохицуулаад өгсөн соён гэгэрүүлэх ажил буюу тэр компанид ажиллал маш чухал байгаа. Бид нар өнөөдөр хууль батлаад дуусгахтаа гол нь биш энэ хууль батлагдсанаар хэдэн хүний амнаас аврагдах вэ гэдэг асуудал дээр онцгой анхаарал хандуулж энэ хуулийн төслийг болсон. Хэрвээ амьд цэрүүндээ хүн өөрөө донор болох зөвшөөрлөө Mongolia-гаар дамжаад цахим системд бүртгүүлээд үнэлэх авсан тохиолдолд дараа нь бид бол гэрүүлийн гишүүдээс нь бол зөвшөөрөл авах шаардлага байна. Өөрөө ямар нэгэн тийм зөвшөөрөл олгоогүй тохиолдолд бол тухайн одоо шаардлага хангаж байгаа амьгүй донорын бол 3 хүртэл гэрүүлийн гишүүнээс нь бичгээр зөвшөөрөл авч иж. Тэгвэл өнөөдөр жишээлбэл одоо бидний хамгийн түгээмэл мэддэг тархины цус харуултаар өнөөдөр жилдний 3000 орчим хүн нас орж идэг. Гэтэл
энэ 3000 орчим хүнээс яг амьгүй донорын шаардлагыг хангаж байгаа хүн маш зөвхөн гарч ирнэ. Тэгэхээр бид энэ соёнгийн гэрүүлэх ажил энэ компанид ажлын гол асуудал өөр их чухал байдаг гэдэг дээр бол бас тантай санал нэг байна. Дараадаа бид анхдагч хуулийн төсөл хууль эрх зүйн орчноо бий болгосны дараа бол бид сайжруулах магадгүй одоо энэ саяны дээр opt out гэдэг зарчим руу нэг өдөр бас шилжих юм боломж олцоо бол байгаа гэдгийг одоо бас танд хэлье. За ажлын хэсэг нэмээд хариулчихъя. Эрүүл мэндийн хөгжлийн төв алтнолох. За бат найрамдал гишүүний асуултанд нэмж хариулъя. За яг өнөөдрийн байдлаар Монгол улс opt-in гэдэг системээр явдаг байгаа. Тэгэхээр ер нь бол энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллага дэлхийн эрчим шилжүүн суулгах холбооноос өгж байгаа зөвлөмжийн дагуу тухайн улс орны ялангуяа нийгмийн боловсролын төвшингийн байдлаас нь харгалзаж үзэж энэ opt-out-аар явах уу, инээр явах уу гэдэг энэ асуудал бол зөвлөдөг. За сүүлийн үед бол энэ эдгээр байгууллага бол Монгол улс маань бол төр зурдаа энэ гэдэг системээр явах хэрэгтэй байна. Цаашдаа бол out гэдэг систем рүү шилжих шаардлагатай гэдэг зөвлөмжийг бол ирүүлдэг. Тэр ч үүднээсээ манай энэ хуулийн төслөөр хамгийн гол өөрчлөлт бол бид нар opt-in гэдэг холимог тогтолцоог оруулж өгч байгаа. Ялангуяа энэ донорын карта байсан тохиолдолд тухайн гэр бүлд нь танилцуулаад зөвшөөрөл авах шаардлагагүйгээр эртэн эдээс авах мессеж хийх энэ зохицуултууд оруулж өгсөн байгаа. За эдгээр асуудал бол дэлхийн улс орнуудад нийт эрчим шилжүүн суулгалтын 90% нь амьгүй донороос, за 10% нь амьд донороос хийгдэг бол энэ Монголд бол эсэргээрээ байгаа. Энэ асуудлыг шийдснээр За отхон шарын бат найрамдал гишүүн нэмж асууя. За бас олон улсын байгууллагуудаас бас зөвлөмжөнд нь тусгасан гэж хэлж байгаа шүү. Тэгэхээр энэ асуудлын ард нь дандаа хүний амь яригддаг учраас бидний цаг хугацаа хоошлох тусмал бас л аварч болох байсан амь тэр чинээрэл багасна гэсэн үг л дээ. Тэгэхээр яг гоо энэ эдийн засгийн шинжилгээ ухаан дээр ялангуяа энэ сүүлийн шинжилгээ ухаан л да. 2024 оны Нобелийн шагналд Ричард Талер гэдэг зан төлөвийн эдийн засагч байдаг. Тэгээ энэ хүний бас одоо гаргасан тэр концептийн хамгийн сонгодог жишээн дээр яг энэ гарч ирдэг байна. Тэр хүмүүсийн хийдэг сонголтыг илүү Европод маш одоо амархнаар үр дүн гаргах одоо боломжтой жишээ нь одоо яг энэ дээр гардаг. Тэгэхээр ер нь нэг хугацаа алдалгүйгээр цаашдаа opt out систем рүү орхон зүйл гэж бодож байна. За баярлалаа. За үг гэлээ.